авч төрдөг байж. Дундгов аймгийнхаа 3 сайхан суманд одоо ирсэн байна. Ингээд одоо замдаа бид бүхэн өндөр шид сумаасаа 3 сайхан сумын нутаг дэвсгэр дээр байдаг одоо их газрын чулуу гэж одоо байгалийн зохицлбор газраар дайраа зураг аваад за ингээд замдаа бас аймгийн авраг малчин одоо нэгэн айлд одоо нэвтрүүлгийн зураг авчаад одоо 3 сайхан суманд ирлээ. Тэгээд манай одоо 3 сайхан сумын одоо залуу маань байгаль хамгаалагч залуу байгаа. Тэгээд одоо бас 3 сайхан сумынхаа одоо бахархал болсон их газрын чулуугаа одоо сайхан тойруулж үзүүлчихэд тэгээд энэ залуугийнхаа бас ахуй амьдрал гэр бүлтэй танилцъя гэдээ үрээд ирлээ гээд манай одоо мягмар сүрэн гээд одоо их газрын чулуу энэ чи юу лээ улсын тусгай хамгаалалтай газрын одоо байгаль хамгаалагч залуу. За түүний гэр бүлийн хүн одоо сумын минийгоо тэр микрофон оролдохгүй шээ. Яа божигнуулж болохгүй. Тий наачаа арга жоох юм чи сонирхоод тахгүй. За манай мягмар сүрэнгийн маань одоо гэр бүлийн одоо хүн байна. Сумынхаа одоо цахилгаан техникч тий. Одоо бүхий л одоо айл өрхүүдийн цахилгааныг одоо шийддэг юм бүсгүй байна. Ийм сайхан одоо залуу боловсон хүчингүүд маань одоо 3 сайхан сумандаа өнөр өтгөн бас 4 хөтэй гэж байгаа тий. За тэгээ би одоо ингээд тоор юмнаас яриад хайшаа. Тэгээ тоор маань сайхан өөрсдөө танилцуулъя. Аль сумын одоо гаралтай хүмүүс вэ? Энэ сум орон нутгад бас хэдэн жил ажиллаж амьдарч байна. Аав ээж нь бас ямар сайхан хүмүүс байдгийг талаар ярих эхлэе. За. Ярив. За намайг мягмар сүрэн гэдэг. Би одоо энэ 3 сайхан сумында төрж өссөн. Энэ суманда одоо ерөнхий улс төрлөө сургууль одоо өрнөд улс төрлөө эзэмшээ тэгээд суманда ажиллаж амьдэрдэг. Сумынхаа их газрын чулуу гэдэг усын хамгаалалтай газрын байгаль хамгаалагчаар ажилладаг. Одоо 2 дахь жилдээ ажиллаад явж байгаа. Тэгээ манай аав ээж гээд бүгдээрээ манай аавч манай хүний гэр бүлийн хүний аав ээж бас бүгд малчин. Энэ дандаа энэ сумын сургууль тийм сургууль улсууд байдаг. За нөржин танилцуулаарай. За аав ээж нь ямар хүмүүс вэ? За манай намайг Адиадэрч Норжин гэдэг. Би энэ сумынхаа цахилгааныг хариуцсан шуурхай улгийн сурын техникчээр ажиллаж байна. Манай аав ээж хоёрыг бол аавыг маань Адиадэрч гэдэг аймгийн авраг малчин. За. Тэг сая нөгөө замдаа нөгөө ирэхэд нөгөө ярах уул гэдэг байдаг та. Өндөршлөөс наад тэр уул хажуу талын тэр уулзаад байсан. Яг ингрийн нэг тэнд байдаг хүмүүс байдаг. За тэгээд одоо л та бол одоо нэг малчин айл өгт юм ээ. тий би малчин. Тэгээд яаж яваад одоо цахилгааны техникч болж байгаа? Бас ямар сургууль соёл төгсөв? Тэг би одоо сумандаа бол ерөнхий боловсролын сургуулиуд дүүргэсэн. Тэгээд шүтээсийн мэдээлэл хэлбэр технологийн сургуулийг холбооны инженери мэргэжилтэйгээр төгссөн. 2017 оноос энэ Дундгой аймгийнхаа цахилгаан төгсгөл сүлжээ салбарт шуурхай улгийн сурын техникчээр 17 оноос хойш одоо хүртэл ажиллаж байна. За танай энэ багчээс божигнуулах юм байна. Одоо аргагүй 8хан сартай хөвгтэй. Тий. Юу бид ч тэгээд юм бол энэ байна. олуул авитэрч бас олон хөвгтэй бужигналтаад үзчихсэн тий хамт. Танай сургуульч нөгөө холбооны сургууль гэхээр нөгөө Баянзүрт дүүргийн нэгдсэн эмнэлгийн ардлын холбооны сургууль мөн үстэй. Тийм мөн. Тэр л баг. Тэр чих мундаг гой сургууль та. Тийм өстэй сайхан сургуулаа. Чиглгүй яах вэ? Сургуулаараа бахархтай шүү. За манай мягмар сүрэн байна одоо бас ямар мэрэгчлээ вэ? Бас аль сургуулийг дүүргэж байв. Бас яагаад одоо сүүлийн 2 жил бас энэ их газрын чулуу байгалийн зохицлбор газрынхаа бас энэ байгаль хамгаалагчаар ажиллах болов те. Бас энэ одоо таны ажил бол их гоё ажил шүү дээ. Ер нь ингээд ярих юм бол тийм ээ. Тий. Ер нь бас ямар мэрэгчлээ юм бэ?
Тий. Би ер нь бол уул уурхай мэрэгчлээ. Уул уурхай мэрэгчлээ. За. Уул уурхай хүнд машин махны зүг оператор гэдэг одоо нөгөө скватер ковш мовш барьдаг тийм. Тий. Тэгээд одоо хаанаа ажиллаж байна? өмнө нь бас ер нь уурхайнуудаар ажиллаж байсан ер нь Төв аймгаа ингээд тэн. Тэгээд нөгөө гэр орноос хол дээр явах чинь ер нь бас хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд сумандаа нэг сайхан суурьтай ажлын бас сумынхан сайхан одоо залуучууд одоо ингээд сумчд ховордол байгаа шүү дээ одоо ер зүйлээд. Тэгээд сайхан сумандаа одоо нэг үсэн сайхан битэр суурьшигээд одоо. Тэгээ би ч энэ сайн ажилд одоо сая одоо түрүү жилийн 100 хавар орсон. Одоо чиг 2 дахь жил рүүгээ ороод 2 жил рүү орж. Тий. Тэгээ төрийн албаагч одоо өгөөл. Тэгээд одоо байгаль хэлхийтэйгээ ойрхон одоо ингээд сайхан нутаг устайгаа дуусныхантайгаа ойрхон ингээд явах ч бас сайхан тий. Одоо таны ажил чигүүрэг ер нь ямар чигүүрэгтэй ажилтгийг танай энэ одоо их газрын чулуу байгалийн энэ одоо усын тусгай хамгаалалтын газар бас хичнээн байгаль хамгаалагчдад би хэрхэн яаж ажиллаж байна. Бас ажлын онцлог тий. Ажиллах нөхцөл бас ямар яаж хангагддаг вэ? Тий. Ер нь бол манай их газрын чулууч юу н одоо нөгөө бас тусгай хамгаалалтын газрын 4 ангилалтай байгаа. Тэгээд дархан заастай цогцлборт ингээд нөөц дурсгалт газар гэж үүдэг. Манайх бол цогцлборт газар гэж явуулдаг. Тэгээд энэ манай одоо хамгаалтын захиргаач одоо 10 жилийн өмнө байгуулагдсан. Одоо 11 дахь жил рүүгээ ороод ингээд явж байгаа. Тэгээд манай байцаагчдын мэн одоо чигүүрэг гэх юм бол тий одоо нөгөө өөрөөсөө нэг хариуцсан талбайдаа яг нөгөө эргүүл хяналтуудыг тогтмол хийгээл ан амтны одоо өсөл үржил нүүдэл суудал тэгэл ургамал амтны одоо гарц тэгэл ямар ургамал амт ургаж байна юу бол тэгэл хүмүүс ямар одоо нөгөө хүмүүсийн үйл ажиллагаа тэгэл бүгдийг сайхан одоо нөгөө одоо ч хяналт тавиад одоо ч нөгөө нэгдсэн сайхан юутай болцсон GPS-үүдтэй болцсон системтэй болцсон тэгээд нөгөө судалгаа шинжилгээний л одоо гол мэдээлэл датануудыг бүрдүүлэх тийм л зорилготой. Одоо их газрын чулуу Дундговь аймгийн их газрын чулуу гэхээр яг нь ер нь одоо монголчууд маань бүгдээрээ мэддэг одоо дийлхэл мэдэх бах л та. Тэгээд нөгөө дотоод гадаадын аялагчид бол энэ их газрын чулууг үзэж сонирхоор энд одоо бас зугаалахаар ч гэдэг юм уу тийм ээ хонж амархаар ч гэдэг юм ингээд маш олон зорилгоор ирж байгаа шүү дээ. Тэр болгонтой ингээд та бүхэн ажиллахад асуудал бэрхшээл тулгарч байна уу? Иргэдийн маань, жуулчдын маань одоо ухамсар бас нэг үе бодвол өөр болчлоо шүү дээ. Өдөр тутмын үйл ажиллагаан дээр бас юу харагдаж байх юм. Та бүхэн бас тодорхой хэмжээний бас зөрчил гарахгүй биш бас гардаг л баг. Тэр болгон хэрхэн яаж таслан зогсоож байна. Одоо энэ их газрын чулуунд ч одоо магадгүй одоо аргал янгэр гэл бас нөгөө сайхан ховор ан амтад хүртэл одоо байдаг л баг л та тий. Тий. Манай их газрын чулуу нуруу сайхан сумч ер нь нэг говийн бүсийн тал хэрийн бүсд гэж орж яваад. За их газрын чулуу нөөрөө нэг юм 175 мянган га камарсан ийм том газар нутагтай. Сумын ер нь газар нутгийн ихэнх хэсэг нь орчдөг. Тэгээд ийшээ нэ говь ухтаал сумаас тодорхой хэмжээний хэсэг нь орно. Тэгээд үлзийт сумаас бас 80% гээд ингээд 3 сумыг дамжаад оршдог юм. Тэгээ нэг хамгаалтын бүс нь ингээд орчны бүс гэж байгаа. Дундаа хамгаалтын бүс нь л зөөхөө 175 мянга. Тэгээ дотроо онцгой бүсүүдтэй ингээд явдаг. Тэгээ 4 байгаль хамгаалагч ингээд хариуцаад хуваагаа тий хуваагаад хэмжээд явж байгаа тий. Газрын чулууч өөрөө нөгөө юу гээд одоо боржин чулуун бүтцтэй одоо Монгол орны хамгийн том боржин чулууны нөөц газар гэж явдаг. За тэгээд одоо олон зүйлийн шууд ургамал амтэн хөхтэй амттууд их ихтэй. Аргал янгэр байна. За тэгээд нэг чохон байна. Тэгээд үнэг хэрс доороо ингээд мөрөнгө их мэтчлэн суус хадны суусар гэдэг ингээд ховор амьттай аягүй ихтэй. Шууны бас их аягүй. Одоо Монголоор дайрч өгч нүүдлийн шууд ер нь бол хөвчлэн л одоо энд үүдэлж бооч байдаг. Тас шууны одоо Монголын тас шууны бараг 70 одоо 80 орчим хүн бараг манай газрын чулуунд одоо байдаг. Тий. Одоо эндээс одоо ингээд GPS тавиад нүүдэлсэн шувуу энэ Солонгосын хойгт очиж үйлжүүд буцаж ирж мэрс зэтэр тиймэрхүү тохиолдлууд байгаа. Их сонирхолтой ажиллах тий. Гоё сонирхолтой. Ерөн сонирхолтой. Өөрийнхөө хариуцсан бүс нутгаараа тойроод одоо ямар унаамалаар явах вэ? За бид нар чинь ер нь бол одоо цаанаар явах тий. Тий, ер нь бол мотоциклаар явах байгалийн
бартаа сад бахтай учраас мотоциклээс яг нэг хангаа өөр газрын хүмүүс бас мормалтай ингээд явдаг юм л. Манайх ч бас ирсэн гоо гайгүй. Тэгээ цаанаасаа нөгөө манайх ч байгаль орчны яамны харьяа. Тийш босоо өдөртөлтэй учраас цаанаас ингээд олон улсын нөгөө нэг юунууд их айгүй орж ирнэ. Төслүүд айгүй орж иж хэрэгж ин. Тэгээ аял жуулчлал ер нь сүүлийн жилүүдэд манай дээр бол их хөгжиж байгаа. Ялангуяа зорилттой жуулчд их ирдэг болсон. За тэгээд эн чинь нөгөө говийн бүсийнхээ аял жуулчлалын маршруттай орж байдаг газар. Тэгээд энэ дээр одоо юу байгаа юм гэр. Одоо ер нь Тэгээ энэ түр хаачаа. Хин ижээ Эрдэнэт гин үү? Тийм бэ. манай нөгөө нэг байгаль хамгаалагч байцаа. Няс ийс шиг байгаа. Асар залгаад байна. Нотойгоос хоёулаа онгоцон дээр тэгээ ажиллаадаа цаад яа. Тэ. Гоё шүү дээ. Тий гоё ажиллагаа ажил. Энэ говийн бүс рүү ингээд аялахаар нөгөө өмнө говийн одоо нөгөө гоё газрууд байдаг шүү дээ. Их гоё их баг газрууд гой гурван сайхан майхан ингээ явахаар. Манайх чинь замаа санаа гэж жоохон зайтай. Нэг 80 км засамлаас мөрөөд байдаг. Тэр бол яг нөгөө маасны аялж уурч бол нааш ирэхгүй нэ. Тийм. Яг л зам даа. Дунд говийн их газрын чулуу энэ үнэхээр гоё одоо доцтой газар гэдгийг бүр сонссон бүр ямар нэгэн мэдээлэл олж авсан хүн бүр зорж л ирд юм бэ. Тийм. Тэгээд их газрын чулууч өөрөө тийм байгалийн өөрмөс тогтцтой гайхалтай. Тэгээ одоо өөрч тавьсан шатар шиг тийм тогтцтой гэж байгаа. Одоо нөгөө баг одоо энэ нөгөө Адаацэг сумын нутаг дээр байгаа нөгөө баг газрын чулуу гэхэр нэг хөвтэй юм их хаднууд нь хөвтэй маягийн байхад танай одоо энэ их газрын уран сайхны их газрын чулуусаад ерөнхийдөө дандаа юм шовгор босоо маягийн юм онц. Ингээ хүн өрөө тавьсан юм шиг тийм тэгээд олон янзын хэлбэр дүрстэй хүн амтан нэг айл. Тэгээд эн чинь нөгөө дээр үесээ олон нөгөө нэг оточ мааран бод их байдаг гэсэн. Энэ одоо олон зүйлийн одоо эми ургамал ховор ургамлууд их ургадаг. Тэгээ эндээс нөгөө эм тан хийж барьдаг одоо тийм одоо хийдийн тойрууд тэр лам нарын агуу хөнгөлт нэг өдөр тэдрүүл яваад барагдахгүй хоёр ургаал. Дунд говь аймагч одоо өөрөө дуу хор үлгийн нутаг гэл одоо дэлхийд алдартай одоо энэ одоо тий нор банц туйч гэдэг юм уу. Яг хөө дэрэн сумын хүн гэдэг нь шүү дээ. Тэгсэн хэдий боловч одоо энэ их газрын чулуун дээр бас нөгөө унсан газар гэж одоо байдгийн. Тэгэхээр одоо нор банцдгын гурван сайхан сумын энэ их газрын чулуу гэдэг газар төрсөн юм уу да. Тэгэхээр тэр утгаар нь бас их гоё тэр нэг дурсгалын бас хөшөө босгоцсон байж тээ. Энэ одоо ямар учиртай. Энэ нөгөө нор банцдгын гэрэл төшөө тэр одоо морины дөрөв хэлбэртэй гэрэл төшөөг нь уулнаас одоо өөрөг нь чулуу авсраад чулуун дээр нь одоо нэг тал дээр нь юм өөрт нь гэсэн дүр мөрт шүлэг. Нөгөө тал дээр нөгөөхийн зам тавийн наранга алдартай дууг нь гээд сийлээд. Тэгээд энэ нэг өөрийнх нь төрсөн бууц одоо энэ газрын чулуунаас нааш байдгийг харагддаг хатанда. Тэрэнд нь тэр хатнуудаа ойрхон юм биш үү? Ойрхон. Тэр бууцанд нь ил ингээд тэр өшөөг нь тэгж барьсан тийм. Одоо тэгээд тэр одоо дуучид улсууд бол одоо хийрнэ. Тэгээд их газрын чулуун нөгөө тэр нор банцдгоо гэдэг алдартай дуучнаад байгаа бас тийм. Одоо задгаа театр гэж бас байгалийн тэнд зохицуулттай. Тий газар бас бий. Хэдэн онд байгуулваа? Энэ ч одоо олон жил болж байна. Юулаа 2000 хэдэн онд байгуулсан. 10 жил болсон баха. Тий болсон. Энэ өөрөө тийм байгалийн акустиктэй тий одоо нэг ойрлж үтсэн. Аюу гой дуурсан. Тэр нь дуучид ер нь тэгэл ирээл дуулаа зогссон тий. Зарим тэгээ энд гоё ивент арга хэмжээнүүдийг бас сон жимэргээл явуулсан сумаас их гоё зохион байгуулалт юм шиг шүү дээ. Ер нь тэг н ойрхондоо 3000 дуучин яас ийсгэлээ бас нэг арга хэмжээнд болсон биз дээ. Энэ 3000 мөр суртын дуучид тэгээд нэгдсэн ийм арга хэмжээ тоглолт болсон нэгсэн цогц энд. Энэ гараа зохион болсон уу? Уламжлалт болгоод ингээд жил болгон болт юм уу? Тэгээ 4 жилд нэг удаа болоод энэ анх 2000 фестивал маягийн юм биш. Фестивал тий 2019 онд болсон хамгийн анхны удаа. Тэгээ сая энэ жил боллоо. 23 оноос өнгөрсөн 100. Энэ сая 19 онд бол нэг 12-3 мянга хүн бол цугласан. Сая 23 онд энэ өнгөрсөн 100 ч одоо нэгэн толгоор 44-5 мянган хүн бараг нэг аймгийн хүн. Бараг манай аймгийн хүн ам тэр чигээрээ цугулсан гэсэн үг. Тийм стар хэмжээ болсон маш та. Энэ бас их сайн зохион байгуулахгүй хэцүү юм тий. Маш их юм уул хаднууд байгаа учраас би лав ороо тийш нэг орох юм бол төөр гэж бодсон. Хүмүүс ер нь их төөрхөр юм байна. Төөр нь их л нарийн зохион байгуулалттай сайхан тэмдэг энэ тэрүүгээр нь давхчин тэгэл тий.
Тэмдэглэгээ тавиад шүү. нэг машин төөрөөд ирчихад дагаад нөгөө машин явсан. Тэгээ дундуур нь ийм олон зам гарчихна. Тэр одоо 30-40 мянган цуглахаар тэр хүмүүсийн одоо ариун цэврийн асуудал, хоолунд байрлах одоо нөгөө кемп, одоо нөгөө төр зогсоолын газруу тэгээд нэлээд нарийн зохион байгуулалтанд оруулж иж л арга хэмжээ. Энэ өнгөрсөн удаагийн 8-аас зохион байгуулаад тэгээд нөгөө хот тогтчлт мөгчлөлтийн бүгд бүх байгууллагууд л ажилласан л та. Тэгээд сайхан хог шороогоон сайхан цэвэрлээд байнгын зөвхөн зүйлтэй тэгээд нэгдсэн. Тэгээд байсан машины парк зогсоолоод энэ бол. Миний охин тэрийг оролдохгүй шүү. Гэтэ яг ер нь бол цүлжилт үүсэлтэй одоо ч нөгөө бас толгомдаад байгаа асуудал олон машин хүн амтны цуглахаар тэгээд тиймэрхүү зүйл бас болно. Манай Норжингийн хувьд одоо тэгэл одоо сумынхаа бүх одоо цахилгааны асуудлыг л одоо зохицуулна шүү дээ. Танаа бас энэ 3 сайхан сум бол ер нь улсын хэмжээнд жишг сум болсон тийм. Одоо сайхан засмал замууд байна. Энэ айд өрхүүд нь сайхан нэгдсэн одоо төлөвлөлтөөр хашаанууд нь сайхан зохион байгуулагдсан байна. Төвийн шугамуд холбогдсон байна. Ер нь их сайхан одоо давуу талууд танаа суманд байна шүү дээ. Тэгээд энийгээ дагаад маш олон ажлууд хийгдэн тийм ээ. Мэдээж хэрэг захилгаан хангамж гэдэг бол хүний одоо анхан шатны хэрэгцээ. Тэгэл одоо энэ миний охин бэлтээ оролдоорой. Энэ зургатаар гарч байгаа шүү дээ. Чамаа найз мэдчихэж байгаа. Заяа томоотой авахгүй болдгүй юм. Тэгээд одоо энэ шин сум ийм төсөл маань хэдэн оноос хэрэгжив бас ийм одоо бүтээн байгуулалт хийгдснээрээ сумын ард иргэд бас ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэж байгаа шүү дээ. Энэ тал дээр бас энэ бүтээн байгуулалтын ажил айгүй бол магадгүй та одоо бас цахилгаан бүх холболтон дээр бас гар бие оролцож байсан баг тий. Энэ талаар та бас яриач. За манай сум болохоор юу яасан л та. Яг ингээд яг жишг сум болоо шинэ хэрэгжилт нь болохоор 2014 оноос эхэлсэн гэж. Тэгээ баг. Ер нь 10 жилийн өмнөөс л эхэлсэн юм шүү дээ. Тэгээд би болохоор 17 онд орсон. Тэгээд яг ингээд станцаа томруулаад яг тиймэрхүү трансформатор энтрээ өргөжүүлээ тиймэрхүү ажил нь болохоор 2016 онд болсон. Яг шинжлэхдээ дуудаагүй яг шинэхэн станцаа яг анхны сум ер нь аймагтаа ингээд юу яаж байгаа анхны эмэгтэй техникчээр ажиллаж байгааг хамгийн анхны удаа гэдэг. Тэгэж орж ирээд айгүй бахархалтай байсан л да. Тэгээд 17 онд шинэ станц дээр орж ирэл ажилласан. Одоо тэгэл айгүй их удчлаа. Бараг 8 дахь жилдээ ажиллаж байна. Одоо ерөөсөө тэгээд айлын цахилгааны холбоот хаана юу одоо тэгээд баа бөгөл мэдэн шүү. Харин тэгээд тэр ч одоо энэ нөхрийг одоо 3 сар 4 сартай хахад доороос нь биш төлгөж өгöd дэш явуулж байсан. Шонгийн модонтой хариулаад. Тэгээд бараг жимс байж шонгийн модлоо. Залуу улсаас тэгээд тог цахилгаангүй болж тэгээд нөгөө хүмүүс ч манлаа шүү дээ. Тэгээд тэрийг л. Тэгээд сумынхаа хэрэглэлтийг цахилгааны найдвартай тасралтгүй хангах тээвэр өөргөө биелүүлэх гээл өдөр шөнөгөөл явж та. Үжиг нь болоод байгаа. Тэгээ гоё яваах. Манай энэ залуучууд маань ингээд сайхан сургууль соёлоо төгсчөөд за тэгээ төв суурин газар гээд одоо мэрэгчлэрээ ч ажиллаж бол мэрэгчлэрээ биш өөр ажил хийгээд ч гэсэн одоо ингээд хүмүүс төв суурин газар дийлэнхтэй ингээд байгаад байхад бол одоо манай энэ Норжин Мягмар суурин гээд энэ залуучууд маань бас төрлөх сумандаа гоё ингээд сумынхаа хөгжлийн төлөө ажиллаад үр хөвгтөө эрүүл цэнгийг агаар ингээд элэн садныхаа дэргэд ингээд сумдаа сайхан амьдрыг л жиггэн одоо зориод энэ байшингаа барьж босоод гараашаа хийгээл гарааш энэ төр дутуу байна шүү дээ тий. Тэгээд одоо нэг ажил хэсрээ усаа хойш нь тавигдаж байгаа шүү дээ. Хийгээл баг багаар л үзээ тий. Хөөхөн энэ одоо хашааныхаа наагур бас мод тарьж ногоон байгуулж нэмэгдүүлэх гээд үзээд нь шүү дээ. Би бас гаднаас орж ирэхдээ зураг авлаа бас анзаарч шаарлаа. Манай хоёр ч бас хөөхөн мод тарих гэж үзэж юм да. Бас ингээд амьдрах орчноо сайхан болох гээд одоо үзээд энэ даа гэж бас харж ийлээ. Манай сумчин бас нөгөө цөлжилт ихтэй. Тэгэл тэрүүндээ нөгөө ээсмээс амар шуурж орж ирдэг болохоор хоёулаа ямар ч лээс ногоон байгууламжтай болъё гэл. Энэ жил нэг гүний одог гаргаад тэрүүгээ дагаад хашаанд нэг гүний одог тавиулаад тэгээд мод тариад байгаа. Сая нэг 100 хайлаас тариад одоо бургас тариад. Шинэ сум яг төсвийн хүрээнд хийгдсэн ингээд бүх ингээ айл гэр хороолуудаар ингээд
шугам хоолоо явчихж байгаа шүү дээ. Тэгээ ингээд дийлэг хайлууд нь холбогдсон байна. Тэгээ танаа энэ гудамж бол яг тэр төслийн дараахан ингээд үүссэн шинээр гудамж гэдэг утгаараа бас хараахан төвийн шугам орж ирэг байна тий. Тэгсэн. Тэгээ бид дээр одоо бие дагаад юу яа гэж бодвол ус мусаа гаргаад шийтгэл үзчихээ. шийтгэл ер нь багаар залуу хүмүүс ч бас Ер нь тэгээд багаар сайхан нөгөө нэг дор яйггүй жигдэрсэн сум одоо ингээд гудмуудын сайхан жигдэрсэн малун хөт устай одоо энэ газар ч одоо улам тэр орно гоё сайхан болгочлаа дрэл гэж. Та хоёр маань одоо хэдэн хөхт өсгөж хүмүүжүүлж байна? Би тэр одоо Ингээд ингээд нэг алдар даав юм шиг шүү дээ. тэр дөрөв хөхт. Энд чинь багч нь нэрээ 8 сартай болохоор энэ чи ой гарч иж одоо нөгөө одонгоо авна шүү. тэг н одонгоо Тэр чи он гараад Одоо ингээд 2006 сард ямарсан алдарт аав ээж яваа. тэг Гоё шүү дээ. Тэр чинь ямар нэгэн яг л жигхэн одоо нэг хөдөлмөрөөрөө гэдэг шиг одоо жигхэн залуучууд мань одоо тий. Одоо монголчууд мань ингэх ёстой байхгүй. Сая 564 мянган хавтгаа дөрвөлжин газар нутгт ийм өргөө. Тэгээ 3 сая 500 мянган одоо энэ Монгол улсын иргэн монголчууд биш тий. Тэгэхээр ялангуяа одоо энэ хөдөлмөрийн насны гэдэг шиг энэ одоо нөхөн үржихийн насны одоо энэ сайн залуучууд маань ажиллаа сайн хийж одоо доотлон 4 дээдл нь одоо хийж байдгийг ингээд бидний өнөр өтгөн болж Монгол улс маань бас хүн ам их болох юм бол ядаж нэг 10 сая монголчууд бий болчих юм бол одоо улс орны хөгжилсөн нэмэртэй юм да. Би ч бас нэг үүргөө хумсарлаад оройхон гараа ширүүхэн дайраад 7 хүүхдээ болсон шүү дээ. Бид шиг одоо та хоёр минь бас ядаж нэг 7 8 хүүхдийн аав ээж болоорой гэж үсгэрөөж байна. ахыг гүйцэндээ гэж. Гүйц төрүүлээ. Аа тэ нас байна дөө гэж. Шүү дээ. Тэрсэн тэгэл Сайхан байна. эн чинь тэгээ сайхан сургууль цэцэрлэг түүхч явахдаа хөргөж өгөхөж ойрхон сумандаа сайхан төгжрэл хийхгүй яах вэ. Одоо тэгээд манай үеийн залуучууд ер нь их нэмэгдээд байгаа бас. одоо манай сумын сургууль цэцэрлэг чинь дандаа шинээр баригдсан. Тэгээ нэг 12 жилийн сургуультай эндээсээ шууд их сургууль явдаг болсон. Тогтолцоотой болчихсон. Нөгөө нэг сумын аймгийн зүүн бүсийн төв гэж бүсийн төв болоод явцсан болохоор. Зүгээр. Тийм байна тий. Тэгэхээр их залуу болох учраас их ирнэ. Багш нараа их олон нор ирнэ. Тэгэхээр сайхан бас. Залуу суучгийн живэл тэгэл ер нь Сайхан да. тэгэхээр байгаа газар ч гоё л хөвгөлтэй сайхан байдаг гэж боддог. Манай нэвтрүүлгийн хамтрагч нэг байгууллага байгаа. Мөнх ампер констракшн гэдэг барилгын материал Монголдо одоо хямд чанартайгаар үйлдвэрлэхийг зорддог юм залуучууд. Тэгээ манай нэвтрүүлгийг үзэх дуртай. Мөнх ампер констракшн. Тэгээ энэ одоо Мөнх ампер констракшн гэдэг энэ барилгын материал үйлдвэрлэдэг залуучууд маань болохоор нөгөө сүүлийн үед хэрэглээд байгаа том лего блокийг үйлдвэрлэж байна. За мөн одоо дулаалгын хөөсийг хийж байна. Мөн одоо вакуум цонхнуудыг хийж байна. За тэгээд барилгын дотор гадар нөгөө будаг имүүс чулуун одоо фасадны будаг гэдэг ер нь байшин байгууламж барихад шаардлагатай бүхэл материалуудыг Монголдо үйлдвэрлэхийг зорж байгаа юм залуучууд. Тэгээ энэ боломжийг тойртой бас бэлэг болгоё. За дээрээс нь одоо энэ завшааныг ашиглаад цэнхэр дэлгэцээр тойрыг минь үдсэн суугаа. Одоо энэ гурван сайхан сумын уугуул суугуул зон олон ах トゥ төрөл төрөсөд за мөн оюутан ах үзэг анд найз нөхдүүдтэй тэгээд хоёрыг минь таньж мэддэг Монголынхаа бүх сайхан хүмүүст сайхан ад жаргал эрүүл энхийг хүсээ сайхан мэдлэгээ дэвшүүлээ шүү дээ хоёр минь. Тэгээд хэдүүлээ ярьцгаа дуусгая. За тэгээд Монгол орны өнцөг хөлбөмбөрөөс үсэж суугаа одоо үсгчэд малчнуудыг үздэг малчдаа тийм ээ аман одоо Монголын одоо өнцөг хөлбөмбөртөйгээ олон сайхан сумуудыг одоо энэ олон хүмүүс танилцуулж одоо явдаг ахтаа одоо цаашдаа ажил өстэй амжилт төсөе. За тэгээд үеийнхэн сайхан залуучуудад дандаж хэлэхэд энэ одоо сум хөдөө орон нутгийнхаас сайхан ирж сайхан амьдраарай. Энд ч одоо сайхан гол одоо сайхан тийм одоо нөгөө байгалийн сайхан байна тийм ээ. Тэгээ үр хүүхдүүдээ сайхан эрүүл сарвал орчинд өсгөөд ингээд энд ч одоо ингээд эдийн газрын хэрэгцээний тархитлогоо сайхан сэргээд илдэг янзаг сэтгэгээд ингээд гоё явах юм нутаг орно хөгжил өссөн төрсөн даав ээж ах トゥ нартайгаа ингээд сайхан ойр дотн өдр байхыг одоо уриалж байна одоо тэгээд за тэгээд та бүхэндээ цаашдын ажлын амьдралд хамгийн сайхан бүхнийг одоо манай гэр бүлийн зүгээс бид 6-гийн зүгээс хүсье. За манай норчин сайхан шүү.
ангийн хамт олон үзээ сууж байгаа шүү дээ. Ангийн найзууд Монгол орны өнцөг болон бол Тий. бас ажиллаж амьдарч байгаа хэрэг тийм ээ. За ингээд энэ дэлгэцийг үзэн суугаа бүх сайхан ээж нартаа, аав нартаа эрүүлийн хаж жаргалтай байгаасай гэж хүсье. Мөн ангийн найзуудаа энэ өдрийн минь төргий. За ингээд залуучуудтай хандаж ирэхэд заавал хот гэлтгөө аймаг, сум хаач бүгдээрээ өөрсдөө л хичээх юм бол хаач амьдрал байгаа шүү. Тав тухтай, эрүүл, тайван, стрессгүй тийм амьдралыг сонгоорой л гэж уриалъя да. За.